Өнгөрсөн 7 хоногийн харбины гэрээний төр сонсголтоо сонсгол төр хороо болон одоо магадгүй холбоотой сонсголттой холбоотой яг санал хураалтын мэдээллийг би улсын хурлын намын газраас татаж авлаа. За зөвшөөрсөн буюу энэ төр хороог байгуулах нь зүйтэй гэж идэвхтэй ногоон одоо товч дарсан 5 засгийн газрын сайд байна. Үүний нэг нь манай гадаад харилцааны сайд байна. Тэгэхээр би энэ буруу ойлголт өгөхгүй. Дээрээс нь би өөрөө бас Монгол Хэдийн парламентын бүлгийн дэд даргын хувьд энэ асуудал дээр гадаад харилцааны яам нэлээд онцгой анхаарал хандуулах ёстой шүү. Монгол улсын их хурл бол олонхороо үүн дээр төр хороо байгуулах нь буруу гэж үзсэн. Бид үүнийг дэмжээгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө энэ гэрээг хийгээж өмнө нь энэ хүн аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын хороогоороо энэ зүйтэй гэж бид нар өөрсдөө хэлэлцээд шийдвэр гаргасан. Тэр шийдвэр дээр хатуу зогсож байгаа олонх нь. Тэгэхээр энэ 5 сайд өнөөдөр 2 нь бас энэ хурал дээр сууж байна. Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд болон гадаад харилцааны сайд нар энэ асуудал дээр онцгой анхаараарай гэж би хүсмээр байгаа. Тэгэхээр ямар нэгэн алдаатай буруу ойлголт хөрштөө өгсөн байх вэ? Энэ цаашлаад даамжаад Монгол улсын эдийн засагт ноцтой үр дагавар гарах үедээ гэдэг энэ болгоомжлын үүдээс байнгын хорооныхаа гишүүнийхээ хувьд салбарын сайдад энэ асуудлыг хэлж байгаа юм шүү. Та бүхэн энийг бас зөв зүйтэй ойлгож аваарай. Тэрнээс биш бид энд ямар явган хэрүүл хийх гээд суугаагүй штэ. Хоёр орны хоорондох томоохон харилцааны асуудлыг ярьж байгаа учраас гадаад харилцааны сайд та, мөн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга та энэ асуудал дээр онцгой ач холбогдол өгж анхаараарай гэж хүсье. За